За намайг Ганбаатарын Алтан шага гэдэг. Би Хинтээ аймгийн Бэрх тосгонд төрсөн айлын том хүү. 5 дүүтэй дорой. Миний эхнэрийг болохоор Насан Жаргал гэдэг. 2 хүүтэй. Том хүү маань одоо энэ жил 4-р ангид орсон. Баг хүү маань 2-р ангид орсон. Хүүхэд байхдаа аавыгаа дагаад хөдөө багуудаар их явж хүүхэд байгаас мэдээ орох цагаасаа л ер нь явдаг байсан. Аав нэг кино механикч дээр үе нэг хайлсны кино байдаг шүү дээ. Тэрийг гаргадаг. Тэгэл аавыгаа яваал тэр чинь нэг гарч гаал гинт нөгөө филокод ингэ тасарчдаг байхгүй. Тэгэл тэрийг нь холбоол тэгэл дахиж нөгөө кино механикчийн юуг ажиллаулаад тэгж л одоо хүүхэд нас маань хамгийн дурсгалтай үе нь бол тэр. Драмын театрт би соёлын сургуулийг 2006 онд төгсөөд тэгээ орсон. Тэгээд театрт ороод 2011 онд Мөрөөлийн театр гэж байгуулад тэгээ одоо үеийнхээ найзуудтай нийлээд ингээд гарсан. Одоо өгүүлбэрийг уншдаг байсан. Миний одоо гаргасан анх удаа нөгөө өгүүлбэрийг дүрсжүүлж нөгөө юу халуун усны байшин за тэгэл одоо анхны хайрын загтал тэ жил авгагийн за тэгэл өрөлдөг хэтргээд өгүүлбэрүүдийг бас дүрсжүүлсэн. Би энэ сумын клубын эрхлэгч улсын тэргүүний уран сайханч Алтан шага гэдэг хүн байна. Хамгийн анх одоо бас хүмүүсийн хайртай дүр бас улсын тэргүүний уран сайханч гэдэг. Энэ бол яалтчгүй миний одоо бас нэрийн утас болсон юм дүр. Тэг ямар азар бас гинтгий явж байгаа тэр хөөрхөн дүрт бас тоглолцсон. Нэг өндөр тоосог бас хийдэ те. Тэгээд энэ цаанаасаа бас нэг хувь тохиолтой. Би нөгөө шинэ продакшнд байж байгаа. Тэр үед чи одон ирэл тэгээд шоу үндсэн телевизээр гардаг байж байгаа. Нэг өдөр хэдүүлээ энийг номер их үгээ тгийгээд. Тэгээд би ч нэг хөдөө өссөн хөвч яг улсын тэргүүний уран сайханч гэдэг аавыгаа дагаад их явдаг байсан. Яг тэндээс санаа аваад шинэ үеийн хойдлын хувцсны өрөө уудалжсэн чинь нэг мөндөр өсвөтэй нэг юм тоосхон хороо Монгол гараад ирэхгүй. Тэгэхээр нь за энэ дээр ерөөсөө нэг тоглолтын юм гүтээ. Нөгөөд чинь тэгтээ тэр тийм өндөр биш вэсэ. Тэнгүүд тэрийг бүр дахиж өндөрлөөд бүр юм болгоод дахиж нэмүүлээд гуталчин дээр очиад тэгэл тэр дүрийг анх тоглоод улам хөгжүүлээд тэгэл тэр дүр манаас чинь би 2 дугаар курс нохтой тоглож ирсэн дүр шүү дээ. Самбано на батрме сан самбано на батрме баярлаа. Миний бас нэг гол үнцэг болохоор зэрэг тэр нүдний харцагдаг бол тухайн ойлыг те ямар байх вэ гэдэг айгүй их шийддэг тийм дүр байхгүй. Гадна талаасаа юм уу тийм образ талаасаа тоглохоос илүү нүдэрээ өөрийнхөө дүрийг илэрхийлнэ гэдэг бол хамгийн их онцлогтой. Уужин фильм бол 5 дахь уран, 4 дахь уран бүтээл, 5 дахь болж ах шиг байна. Дэлгэцийн уран бүтээлээ хийж байгаа. Анх 15 онд Хар совдны нууц нэг кино Вьетнамд хийгдчихсэн. Ингээ 5 жилийн дараа Туркийн Стамбулд хийгдсэн Хар совдны нууц 2 кино маань одоо амжилттай дэлгэснээ гараад ингээд явж байна. Монголынхоо ахуй зан заншил, Монголын түүх соёл болсон тэр баялагийг гадны оронд алдахаас сэргийлж тэр нэг жижиг гарын одоо улгаач нар гадаадад байж байгаа тэр одоо эд зүйлээ Монголд авчирч байгаа тухай өгүүлж байгаа. Өгөр ясны тухай лекц унших гэж ирсэн хааш. Бид нар CI Entertainment гэдэг Туркийн кино компанитай нийлж одоо Туркийн жүжигчид 2 дугаар анги дээрээс нэлээд гадны жүжигчид маань түлхүү орж ирсэн байгаа. Хүмүүс маш их ам сайтай үзэгчдийн цуваа тасрахгүй сайхан байна. Зөвхөн үнэлэх хангалттай. Энэ ажиллагаанд би оролцож чадахгүй. Миний нэг хэдэж мартагддаг нэг ёслого байдаг байхгүй. Тэр болохоор Мөрөөлийн театраа байгуулад Эрхмээ дээр 2011 онд миний нууц хүү жүжигийг хийгээд анхны уран бүтээлээ хийгээл ингээл бэлтгэл ажил хийгээд сургуульд явсан чил тэнд маркетинг яах вэ? Тэнд тайз яах вэ? Тэнд жүжигчдийн хувьд яах вэ? Адаглал нэг манай нэг маркетингийн менежер залуу найз байсан. Тэр маань яриад жүжигчд өлсөд нэг хоол яах вэ гэдэг мөнгө байхгүй. Тэгээ нэг зохиолоо яах вэ? Тэгэл нэг хэдэн жүжигчтэй аваад манайд очигээд гэртээ сургуультай хийгээд баг уйлж байгаа юм чист. Юу хийж вэ? Театртаа баг вэж идэг өчиг. Тэгэд энэ бүгд чи ингээл амар их асуудал нийлхийн тоглолт болоо соёлын төвөргөө таангаал тоглолт нэгээл хөшиг нээгцэн. Уустараа чи бол зүгээр нэг богоноор хийсч явдаг өнчин залуу штэ. Наад чи асралжийн газар өссөн байхгүй. Наад чи таны хөвгөл биш. Та заавал биш. Бүгд худлаа. Тэгэл нюанслаад уйлах үедээ хүмүүс уйлаад тэгэл жүжиг бүр ингээл бүр үнэхээр гоё явахгүй. Тэгсэн чил би ингээд нисцэн. Тэгэл жүжиг дуусаад ёстгоо яваад Мөрөөлийн театрын жүжигч ингээл анх удаага яг зарлуулаад тэр ингээл асарчтай юм лээ. Уйлаал ингээл. Тэгэл тэр нэг ёслогоо ёо бүр ингээд яг нуруунд дээрээс ингээд юм ингээл дэшн ингээд байгаа юм шиг санагдал. Тэр нэг мэдрэмж.
Тэгэл тэрвэрлдэл хоорондоо ингээл тэрвэрлдэл тийм амар юм араас яг л гарч ирсэн чил. Тэр өстөг айгүй гоо тийм 40 оны гоё аз жаргал нь яг тэрэндээ байдаг бахаа л гэж яг тэр үед яг мэдэрч ирсэн.